Олон нийтийн сүлжээгээр сахал үүс болсон нэгэн нөхөр ямар нэгэн уншлах тарин мэт зүйл уншиж тараан хайсан хувцас эд зүйлээ тариндан өмсөж буй мэт бичлэг тархан хүмүүс таринын эд чид гэх мэтээр төөрөлдөж байна. Энэ нь заллингийн шинжтэй үйлдэлж байж болох юм. Энэ тэнд үзмэрч бариач заалаач гэх мэтийн бүдгүдэхгүй хүмүүс гинт тодорч зарим охид бүсгүүчүүдийн сүсэг бишрлийг далимдуулан өвөр төрөдөө оруулсан гэх мэт олхоогүй үйлдэл гардаг байсныг шар хэвлэлүүд нэг хэсэг шуугдаг байсан. Тэгвэл энэ бичлэгч бас тийм зоригтой байхыг үүсэхгүй юм. Бичлэг үнэндээ маш энгийн бөгөөд эхлээд хувцас эзүүлээ тараан шидэгтэй бичлэг хийгээд дараа нь түүнийг монтажны програм ашиглан ухрааж рендерлээд олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Энэ мэт бичлэгийг үзсэн хүмүүс итгэж бишрэхээс өмнө ямар нэгэн эвлүүлэг байж болох хэсэг тухай мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан дээр баг. Гэхдээ энэ хүү бичлэгийг байршуулсан хүн дээр дурдсан базаахгүй санааг өвлөөгүй ч байж мэдэх юм. Гагцхүү олон нийт төөрөлдөж ихсэн тул сэрэмжлүүлэх үүднээс 5 хүнд бодит байдлыг хүргэлээ.